фаунд эти глобальное развитие становится все более неравномерным. If there is former president, even За сайн байцгаана уу үзэгчдээ, хөгжлийн семинар нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Өнөөдрийн манай дугаарт эдийн засагч жаргал сайхан өргөдөн оролцож байна. Тэгэхээр өнөөдөр бид хөрөнгө оруулалт ба хөгжил сэдвээр ярилцах байгаа. Тэгэхээр бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд талархаж байгаагаа илэрхийлье. За таны яриа эхлэхээс өмнө би уламжил болсон нэг асуултаа асууя. Тэгэхээр таны ойлголтоор бол хөгжил гэж одоо товчхон тодорхойлвол юу ах вэ? Хөгжил бол юуны өмнө бид эдийн засгийн хөгжлийг тэрэн дээр тулгуурлаад эдийн засгийн бус материалын бус хөгжлийг нийлүүлж байгааг хэлэх ба. Тэгэхээр эдийн засгийн чиглэлээр та бүхэн ч гэсэн ажиллаж сурж байгаа хүмүүс эдийн засаг гэдэг маань өөрөө хамгийн сүүлийн хэмжээс бол тухайн орны ард түмний хувь хүмүүсийн амьдралын төвшингийн өсөлтийг хэлж байна. Дамбдаржиагийн жаргал сайхан. Москвагийн улсын их сургуулийн эдийн засгийн анги, Денверийн их сургуульд Даниэлсийн бизнесийн сургуулийн бизнес удирдлагын мастер, Хас лизинг компанийн гүйцэтгэх захирал, Капитал банкны гүйцэтгэх захирал, гадаад хөрөнгө оруулалтын газрын дарга, Жуулчин компанийн дэд захирал, Монгол газрын тос компанийн эдийн засагч зэрэг ажлууд, Улаанбаатар Ротари клубын ерөнхийлөгч, Нээлттэй нийгмийн форумын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, Монголын иргэний холбооны ерөнхийлөгч, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны Монголын үндэсний хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, монголчууд шудраг татвар ухаалаг зардлын төлөө төрийн бус байгууллагын ерөнхийлөгч, Монголын эдийн засгийн форумын үүсгэн байгуулагч гишүүн, Монголын Америкт төгсөгчдийн холбооны ерөнхийлөгч. Энэ том эдийн засгийн энэ хөгжилд хөрөнгө оруулалтгүйгээр төсөөлөх аргагүй. Хөрөнгө оруулалт бол хувийн болон хувийн хэвшлийн болон улсын хэвшлийн public and private гэсэн ийм хоёр хөрөнгө оруулалт байдаг тийм. Тэгэхээр ихэнх хөгжиж байгаа орнд улсынх нь хөрөнгө оруулалтын хэмжээ хангалттай биш байдаг. Ялангуяа бид өнөөдөр хөгжийн тухай ярихдаа одоо эд баялагийг бүтээж байгаа үйлдвэрлэх үйл ажиллагаа, хоригдлох үйл ажиллагаа, дараа нь хуваах үйл ажиллагаа явж байгаа шүү дээ үндсэнийг. Тийм үү? Энэ гурвуулан дээр нь энэ гурвыг бид нар эдийн засгчид ингэж харж үзээд хамгийн өгөөжтэй хийж болох арга замыг тодорхойлоод тэгээд энэ ийм том процессыг бид нар бүгднээр нь харах хэрэгтэй байхгүй. Тэгээд ингээ хараа явж байхдаа бид нар одоо за үйлдвэрлэхэд хөрөнгө оруулалт хэрэгтэй. Энэ хоримтлуулах, энэ хуваарлах хоёрыг энтэй холбож үзэх хэрэгтэй. Тэгэхээр хөрөнгө оруулалт гэдэг бол нийгэм дотор байгаа тийм хөрөнгийн илүүдэлтэй хэсгийг дараа нь хөрөнгийн дутагдaltaй хэсэг рүү шилжүүлэх гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ шилжүүлж байгаа тэр механизмыг бид нэр санхүүгийн зах зээл гэж хэлдэг тийм capital market. Тэр санхүүгийн зах зээлийн дотор хоёр байгаа тийм. Нэг нь мөнгөний зах зээл, нөгөөх нь хөрөнгийн зах зээл. Мөнгөний гэдэг нь ерөнхийдөө бол нэг жилийн дотор байгаа хөрөнгийг хэлээд байгаа. Хөрөнгийн гэдэг маань бол нэгээс зарим хөрөнгийн үнд цаас 30 жил явдаг тийм ээ. Өндөр хөгжилтэй орон болох тусмаа хөрөнгийн зах зээлийн үнд цаасны хугацаа нь урт байдаг. Өнөөдөр нийгмийн төрөө ярьж хөрөнгийн илүүдэлтэй хэсгийг дутагдaltaй хэсгийг дамжуулах энэ механизм буюу тэр хоёр том юм эсвэл хоёр жигүүр байдаг гэж хэлэх юм уу эдийн засгийг эсвэл ийм хоёр хөл байдаг гэж хэлэх юм. Энээс авч үзэх юм бол бид нар нэг нь байгаа байхгүй. Бид нэг хөл дээр байгаа. Манай тэр бүх нэгэ талаас нөгөө талын шилжүүлэх үйл ажиллагаа зөвхөн банкар дамжиж явагдана. Манай банкуд, арилжааны банкуд нэг жилээс илүү хийх гэж оролдож байгаа. Болохгүй байгаагийн гол шалтгаан бол их үүсвэр нь нэг жилээс илүү биш байгаа. Нэг жилээс илүү биш байгаагийн гол шалтгаан бол мөнгөний илүүдэлтэй хэсэг нь альва нэгэн хөрөнгийг ийд тэд байрлуулахдаа нэг жилээс илүү байрлуулахгүй байгаа. Яагаад?
Яг гэвэл инфляц өндөр байгаа. Хоёрдугаар зөндөө олон тодорхой бус өгөгдөхүүнүүд эдийн засгт байгаа. Тэрийг бид нар эрсдлийн тэргээ хэмждэг тийм улс төрийн янз бүрийн. За ийм нөхцөл байна өнөөдөр. Хөгжүүлэх хэрэгтэй байна. Хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. Яг саяын дамжих ёстой. Ер нь бид нарт хичнээн хэмжээний хөрөнгө хэрэгтэй тухай ихтэй яриа тийм үү? Сая өнгөрсөн 7 хоногт би Лондонд олон улсын Монголын хөрөнгө оруулалтын хурал дээр суулаа да. Тэгээд 2 өдөр суугаад хүмүүсийг сонслоо. Тэрэн дээр манайхнаас Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал КАПА гэж хүн бас тодорхой сонин тоо ярьсан. Ойрдоо тэр тоо. Тэр хүн юу гэж хэлж байгаа гэхээр Монгол улсын ердөөсөө ойрын 15 он хүртэл гэж байгаа шүү. Хэрэгтэй байгаа мөнгөний хэмжээ гэж. Нийт бол нэг 68 хүртэл тэрбум доллар хэрэгтэй байна гэж. За үүн юунд хэрэгтэй байна гэхээр уул уурхайн салбарт 20 хүртэл дид бүтцэд 12 хотжуулалтанд urban development гэдэг тийм ээ 8 хөдөө аж ахуйд 2 industry and commerce гэдэг аж үйлдвэр худалдааг хөгжүүлэхэд 20 гэж байгаль хамгаалахад 2 нийгмийн асуудалд 2 санхүүгийн секторыг хөгжүүлэхэд 2 billion нийт 68 хүртэл за 70 гэж бодъё л да ойролцоо. Өнөөдөр Монгол улсад 70 тэрбум долларын хөрөнгө хэрэгтэй байна. Окей. За энэ мөнгө хаанаас гарч болох вэ гэж үзэж байгаа юм. Гадаадын хөрөнгө оруулалтаас 14 хүртэл. За дотоодын бусад их үүсвэрээс 18 хүртэл. Sovereign borrowing гэдэг нь болохоор нөгөө төрийн бондыг гэж байгаа тийм үү? Гадаадын хөрөнгийн зах зээлээс 16 тэрбум. Олон улсын санхүүгийн институт гадаадын банкуудын зээлийн хэлбэрээр 12 орж байна. За донор төрийн бус байгууллагуудаас ингээд 2 тэрбум. За ингээд нэг 68 орчим тэрбум. За ингээд 70 тэрбум хэрэгтэй байна. 70 тэрбумыг ингэж авах юм байна гэж бодъё тийм үү? За одоо бүгдээрээ санхүүтэй баланстай хүмүүс учраас тоогоор ингээд ярих хэрэгтэй. За дараагийнх нь за тэр засгийн газрын бондын хувьд бол одоо энэ засгийн газар энэс илүү авахгүй. 1.5-ыг бид авчихсан. Тэгээ одоо аваад дараа твтцсэн байгаа. Алт автсан байна уу гэж нөгөө өөрсөлдөгч нам баахан шалгаж давхлаа. Нөгөөх нь бол төрийн нууц гэж хэлээд хэлж өгөөгүй. За ямар ч гэсэн бол тэр бондыг бол зориулалтаар нь ашиглахгүй бол олон улс даяараа скандал гардаг байхгүй. Зээлийг би одоо энийн зориулна гэж авчаад өөр юмд хийх юм бол зээл шүү дээ тэр чинь. Урт хугацааны зээлийг засгийн газарт нь өгчөөд байхад чинь би одоо гэр барина гэж авчаад би тэнд машин бариад авчих явж байгаа болохгүй тий. Зээл зориулалтаараа байх ёстой тийм үү? Баланстай тэгж ордог таах юм гэдэг чинь. Хоёроор амт ш. Илэг тооруудын хүртээр үст юм хийхийг. Тэгэхээр энэ засгийн газар одоо энийг 1.5-аа яаж байрлуулахаас одоо юм хамаарна. Тэгээд тэрний өгөөжийг хамаарч байгаа цаа 4.5-ын зөвшөөрөхгүй бас болохгүй. Сайхан амьдрах түлхүүр нь эд баялаг гэж үзээд түүний араас эрэл хайгуулахыг нь төөрөгдөл юм. Гэхдээ төөрөгдөлд сайн тал бий. Учир нь байгаль биднийг энэ маягаар төөрөлдүүлж мэхэлсний үр дүнд хүнийг ямагт идэвхжүүлж байдаг. За дөрөвдүгт foreign capital market буюу гадаадын хөрөнгийн зах зээл дээрээс бид 18 тэрбум доллар босгох ёстой ойролцоо гэж бодъё. Энэ хүн яг энэ тооцоо. Энийг босгохын тулд бид юу болох вэ гэдгийг ярих гэсэн. За тэгээд үндсэндээ энэ бас энэтэй холбогдуулж ярих юм бол бусд нь бол жижиг асуудал. Яаж гадаадын хөрөнгийн зах зээл дээрээс бид хөрөнгө босгох вэ гэдэг асуудал бол тухайн компани аль зэрэг ил тод үйл ажиллагаатай бизнес нь аль зэрэг зүг яаж байгаа вэ компани вэ гэдгээс айгүйх юм хамаарна. Манайд одоо энэ тодорхой жишээ байгаа тийм 600 сая долларыг энэ energy resource босгосон тийм Хонконгийн зах зээл дээрээс. Манайд бол энэ байтугай босгох боломж байгаа. Монголын хөрөнгийн бирж дээр 400 орчим компани байгаа. Тэрнээс идэвхтэй ердөөс 10 хэдхэн байна. Нөгөө хөрөнгийн биржийн гол хууль бол capital market-ийн гол хууль бол итгэл. Яг л айгүй олон хүн итгээд хөрөнгийн зах зээл дээр мөнгө хийж байгаа. Тэгэхээр тэр итгэл байхгүй байгаа байхгүй. 400 хэдэн компаниас чи 10 хэдэн тайлангаа өгж шин. Тэр нөө манай хуулийнхаа заалтаар нөгөө өгөхгүй байгаа хүмүүсийн ямар нэгэн арга хэмжээ ажил байхгүй, механизм байхгүй болоо.
Тэгээ энэ бүхнийг тооцоо сая үн цаасны хуулигэд оруулаад өгсөн байгаа. Өнөө маргаашгүй гарах байхад найдаж байгаа. А энийг хийхдээ бол нэг бидний хувьд бас зөв алхам юу хийгдсэн бэхээр Монголын хөрөнгийн бирж, Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтран ажиллах гэрээ зураад 2-3 жил болж байгаа та бүхэн мэдж байгаа. Тэгээ өнөөдөр хөрөнгийн биржийн зэрэг хууль гарчих бол ямар асуудал шийдэх вэ байгаад гэхдээ зэрнэ custodian account буюу банкуд нөгөө хөрөнгийн барьцаалаад авдаг. Би жишээлбэл яг аль нэг компани хувьцааг авъя гэх юм бол нөгөө компани хувьцааг авахаас би авлаа гэмэгт тэр компани дансан дээр авахын тулд би нэг газар очиод өгөх ёстой шүү дээ дансыг тийм үү. Тэгээ тэр данс байлгаад намайг өгчлөө гэмэгт нөгөө данс чи явчих байгаа нөгөө хүн руу. Энийг л механизмыг л барьцаалаа тийм үү. Хөрөнгө барьцаалсан данс юм шүү дээ. Энэ механизмыг хийдэг хууль журмын тийм тогтолцоо байхгүй учраас бид хийж болохгүй байсныг одоо ингээ хийн. Манай Монголын 4-5 том компани банкуд зэрэг хийсэн. За энэ нэгдүгээр. За хоёрдугаар энэтэйг уялдуулаад Монгол улсын өөрийнх нь мөнгөн хөрөнгө гэж байдаг. Жишээлбэл тэтгэврийн сан. Тэтгэврийн сан хаа байгааг би олон жил асууж байгаа. Ганбаатар баахан асуусан төдийг өгнө гэж нэг засгийн газар хамаалсан. Одоо хэдийг өгчөөд байгаа, хэдийг өгөхгүй байгаа, ямар хүүтэй хадгалдаг байсан бүү мэд. Тэтгэврийн сан, эрүүл мэндийн сан энэ мөнгнүүдийг ийм мөнгө үнэтэй байхад тэр хаана хадгалаад байгаа юм. Тухайн үед энэ сонин дээр бол энэ хариуцсан дарганаар нь тодорхой арилжааны банкуд дээр өндөр хүүгээр хадгалаад наан өөрсдөө бага хүүгээр тайлагнаж баяжиж байна гэсэн мэдээллүүд та бүхэн мэдж байгаа сониноор олон гарсан. Тэгэхээр одоо ингээд бүх сонин зэрэг худлаа юм яриад байхгүй лээ. Тэгээд энэний чинь цаана ямар учиртай юм гэхээр бид асар том засаглалын ил тод биш байдал бид нарт сад болоод байгаа байхгүй. Өнөөдөр Монгол улсын хөгжил хэрэгтэй хөрөнгө оруулалт хийхэд бидэрт асар том саад болж байгаа зүйл бол энэ засаглал төр засагч нь өөрөө зарчмыгаа юу мөрдөхгүй байгаа явдал байна. Тэгээ энийг хурдан хийгээд саяхан хууль журмуудыг хурдан гаргаад энэ ил тод болгоод төр засгаа баг болгоод төрийн өмчтэй бүх компаниудыг дотоодынхон хөрөнгийн зах зээл дээр гаргах хэрэгтэй. Энийг ердөөсөө энэ хууль гармагсан маргаашаас нэгдээ баг бид нар жагсаал хийж байгаа гаргах хэрэгтэй. Жишээлбэл одоо саяын Эрдэнэ центрээр том энэ төр засаг солигдоод энэ том компаниуд дээр дандаа төрийн түвшинглүүд очиж. Жишээлбэл Эрдэнэс 5 толгой дотор бид нар чинь 10% хуваагаад өгсөн талбай юу вэ? Байгаа үед бидэрт өгөөсэй тий. Энд хинч байхгүй. Гэт баахан түвшиндүүд тэр туулц дээр нь сууж байгаа. Энэ яах гэж вэ? Нууц байлгах сонирхолтой. Тэгэхээр энэ бол нөхдүүдээ аль улс төрийн нам бол надад ямар ч хамаа байхгүй, хэн гарах нь тэнд хамаа байхгүй, нөө гарсан хүмүүс нь ажиллаа хийх гэсэн. Энэ шаардлага биднэрт нийгэм даяараа байхгүй байгаа учраас нөгөөдөл чи юу дуртайгаа хийгээ ард түмэн улс төрд орохороо бажид юм ээ гэж ойлгоод төгсөж байгаа бүх хүмүүс төрд ажиллах синдромтой болсон. Окей. Тэгээ энэ бүхнийгээ зогсоож ягаад хөрөнгө оруулалтаа оновчтой хийгээд зөв хийгээд эхлэх юм бол гадаадын хөрөнгө оруулагчид Монгол улсад итгэнэ. Том орны хөрөнгийн зах зээл дээр листэд гарч байгаа компаниуд тэр өнөөдөр байж байгаа хамгийн зөв журмаар л тоглож байгаа. Ямар ч illusion байхгүй тэд хийж байгаа. Яагаад гэвэл тэднэр ямарваа нэгэн муу мэдээ гармагц тэдний хөрөнгө оруулагч буюу жишээлбэл манай энэ том одоо за энэ бүхэл энэ хувьцаатай компаниудын шин дотор за оюутлын хувьцааг аваад үзэхэд Калифорнигийн багш нарын үйлдвэрчний эвлэгийн холбооны сан нь хөдөлж аваад байгаа байхгүй. Тэрний цаана Калифорнигийн багш нар оюу толгойн хувьцааг авах боломжтой байна. Яагаад бид нарт байхгүй? Яагаад Монгол хүн хажууд нь сууж байгаа тэр хувьцааг эзэмшиж болохгүй вэ? За энэ асуултанд бид хариулаа. И болгоох. Энэний дараа бүх хөрөнгийн зах зээл дээр ажиллаж байгаа хүмүүс бид нарт итгэнэ. Өнөөдөр итгэхгүй байхын цорын ганц одоо тэр шалтгаан түрүүний миний хэлсэн шүү. Төр засаг боловсон хүчнээ мэдлэг чадвар дээр тулгуурлахгүй арын хаалган дээр аль нэг намын дагалдан баясагч нарын зарчим дээр бий болгож байгаа учраас төр засаг чадваргүй байна. Чадваргүй дээрээ ил тод биш байгаа учраас үндсэндээ хумсалж байна. Ийм хүмүүс муу гэрээ хийж байна. Муу гэрээ хийсэн хүмүүсийг Интерполоор хайгаач болохгүй байна. Энэ хотын удирдлагын том дарга нар ч одоо ингээд Интерполоор хайгдчих шээ.
Зарим хүмүүс өөрсдөө нэрээ зарим нь очиж хайхаа болоо энэ төр гэж хэлсэн байна. Гэхдээ тэгээ одоо ингээд төр засаг маань ийм хачин гэрээ хийдэг. Дараа нь хинтэж хариуцлага тооцсон. Тооцохоор Интерполч болдгоо. Ийм болохоор чи яаж бид нар хөрөнгөө үнэмшид итгэх юм бэ? Нэгдүгээр. А нөгөөх нь Монгол улсын засгийн газар гэрээ хийчихэд жил хөрөхгүй дотор хуулийн тухай бүгд түрүү ярьсан. Хэдхэн сарын дотор хүүх буруу хууль байна гэж солиод авч идэв. А гэрээ хийчихэд хөөе үн унлаа болохоо байл алдагдлалд орлоо гэж очоо уужаад авч хэрэлдээд бүр тас зогсооч. Хэрвээ Монгол улсын төр ийм маягаар гэрээнд хандах юм бол гадаадын хүмүүс, гадаадын компаниуд Монголын муу компанитай ярих шүлөөл явуулж. Одоо чи минь явдаа. Яагаад? Яагаад гэвэл төрийн жишээлбэл манай sovereign bond-ийн хүү шүү дээ. Энэ бол манай хувийн секторын өртөгний суурь болж байгаа байхгүй. Үний. Тэгэхээр саяын энэ ач холбогдол бол тийм байсан байна. 4-5% хүүтэйгээр засгийн газар зээл авч болж байгаа. Тэгвэл хувийн сектор авна. Нэг жоохон премиум нэмж байна. Тэрэн дээр премиум гэдэг манай хувийн компани 5% мэдэн шүү дээ. Эрсдэл ямар юунаас тогтдог үлээ. Авах хүнд нэг өгч ирдэн, орхих хүнд мянган сургаалж улиг. Эцэст нь нөгшөө нэг юм байна. Төв банкны бодлогын хүү өөрөө нэг 2-3% энэ төр байхад бол илүү ажилдаг болохоос өөрөө тэр төв банкны бодлогын хүн өөрөө 10 хэдэн хувь байхад тэгээд тэр инфляцияга байлдаж байгаа үед бид нар энэ бүхнийг их сайн анхаарч бодож энэ хөрөнгийн зах зээл дээр итгэлийг нэмэгдүүлэхэд ажиллахгүй бол инфляцийг хүмүүсийн хүлээлтээр бий болгоод байна. Өөр ямар ч фактор байхгүй хадаа тэг юм гинлээ гэдэг нэрээр бий болгоод. Тэгэхээр энэ ер нь бол бүх price гэдэг чинь өөрөө нөгөө нийлүүлэлт хэрэгцээний зах дээр очдог нь үнэн. Гэхдээ тэр өсөлтийг бол айгүй олон юм хүлээлтээр бий болгож байгаа шүү. Тийм байгаа. Тэгээ энэ миний анзаарсан ийм олон фронт дээр бид бүх эдийн засгчид хүмүүс зөв ойлголттой ажиллаж манай эдийн засгийн өрсөлдөх чадвар нэмэгдсэн байх ёстой буюу Монголоос гадагшаа гадаадын зах зээл дээр гарч байгаа юм нэг нүүрс, зис, алт төмрөөс гадна энэ та бидний хөдөлмөр шингийг уухаж аваад аваачаад өгсөн. Та бид нар даашаа бүтээгээч. Энд гайхуулаад өнгөрөөд ах юм юу баях. А бид нар өнгөрөх ёстой юм бол за ноолуур Монголын ноолуур өөр юу хийдэг? Монголын мэрэгжилт. За өөр юу хийдэг? Монголын ашигт малтмын салбарт ажиллаж байгаа логистик үйлчлэг. Эсвэл Монголын супермах гарантид органик. Окей. Монголын супер сүү. Ийм юм хийгээд дэлхийн зах зээл дээр бид нар гарцсан бол за одоо тэрний дараа ярьж байна. Хамгийн эцэст нь хэлэхэд гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр ямар ч улс хөгжөв. Яг бол тийм яг бидний яриад байгаа баялаг чинь нэгдүгürt бид нар бүтээгээгүй. Хоёрдугаар газрын доор байна. Оюун толгой 1500 м-ийн гүнд байна. Окей. Тэрийг гаргаж ирээд юм болгоод гаргаад зараад ингэх хооронд чинь дүүрний хооронд гарч ирээд юм хийгээд яваад гаргаад харъя л да. Тэгээд дараа нь зогсоох гээд ингээд оролдоод өшөглөөл очоод энэ хооронд юм хийгээ явгал. Тэг гараг харъя. Монгол хүн тавьж байгаа сураг байна. Яванда. Окей. Тэг ийм юмыг бодож ажиллаж бид хөрөнгө оруулалт татна гэж бодож. Ингэж л Монгол улс хөгжнө гэж бодож. Энийг ойлгохгүй Монгол улсыг зүгээр нэг монголоороо сайхан баяа гэж бүгдээрээ малчин хിവэрэ байгаа даа гэж бодож байгаа хүмүүс хариуцлагагүй мэдээлэл хийж байгаа юм шиг. Тэр хүмүүс тэгж ярихаас өмнө хүүхдээс асуу. Юу хэрэглэх гэдэг миний хүүг асуу да. Миний хүүг морин хуу машин хуу гэдэг асуу. Окей. iPad хэрэглэх үү, хуучин дамартай утас хэрэглэх үү гэдэг асуу. Ийм юмыг асууж ярьж энэ хүмүүс мэдээлэл хийхгүй бол ер нь бол ийм олон хүмүүс хүчтэй мэдээлэл хийгээд байхаар урагшлах хөгжил саад болж байна. Тэгэхээр ер нь хөрөнгө оруулалт гэдээ ярихлаар одоо манайх бол эдийн засгийн өсөлт гэж юу хэлдэг, хөгжил гэж юу хэлэх үү гэдгийг албан ёсоор төрөөс нь тодорхойлоогүй.
Тэгээ албан ёсоор одоо тэрийг ялгаж тодорхойлоогүй учраас одоо улс орны хөгжлийн алсын хараа хэтийн зорилго гэж юм байхгүй. Тэгэнгүүтээ алсын хараагүй юм болохоор сая алсын хараагүй улс орноор тодорцсон шүү дээ манайх тий. Тэгээд урт хугацааны төлөвлөлт байхгүй. Тэгээ урт хугацааны төлөвлөлт байхгүй учраас одоо тийм хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого алга байна манай дээр. Тэгэхээр хөрөнгө оруулалтын бодлого байхгүй учраас манайх ерөөсөө зүгээр хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлнэ. Ямар ч хамаагүй салбарт хөрөнгө оруулалт татна гэсэн нэг юм зүгээр нэг юм дэвэргийн яриа байгаад байна. Тэгэхээр уг нь бол эн чинь яг үндэс суурьтай ямар салбарт нь ямар хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай юм те. Даацыг бас судалмаар. Тэгээ би саяны таны яриан дээрээс тэр нөгөө TDB-гийн захирал Копогон юг сонслоо л да. Тэгэхээр Копогон тэр одоо хийсэн судалгааны үндэс нь юу юм бол би бол одоо ийм дөрвтэй судалгаа байхгүй байх гэж бод. Тэгээ яг тэр Копогон судалгааны хувьд бол мань хүн нэг ийм юм шиг байна гэж ярьсан. Яг одоо бид мань хүн бол компани том банкны захирал болохоо би ярьж байгаа. За ер нь бол нэг хасах тийм тодорхой юм л байгаад байна. За ямар ч гэсэн энэ том хөрөнгө оруулалтыг за хэдэн бол өшөө тодорхой судалгаа гаргая л. Тэгэхээр таны асуултанд дотор хамгийн эхлээд төр энийг тодорхойлоогүй байна гэдэг. Тэгэхээр ер нь бол нэг зарчмын ойлголт байна эхлээд. Төр бол эдийн засагт маш бага оролцуулмаар байна. Төрийн нэрээр орж ийн гэж манай хамаг хөрөнгийг ингээд сарвуулаад алга болгоод байна. За хоёрдугаар. Сингапурын шаварт наад загсны тосгон байсан та бүхэн мэдэж. Сингапурын гол vision бол мото гэж. Global City Best Home. Ийм юм байна уу бидний хийж байгаа юм болгонд энэ захир яг энэний доор захирлаж яах үгүй юу гэдэг тэр хоёр үг бидэрт байхгүй. Яг ойлгомжтой товчхон хоёр үг буухаар хүн болгон тэрүүгээр амьсгалдаг. Зорилгоо мэдж байгаа байхгүй. Тэгээд бид энэ зүгт явнаа гэмээс бүх вектор тийш эргэж байгаа байхгүй тийм яг бүгдээрээ энэ зүг гэдэг юм чи. Бид л бүх зүг рүү явж байгаа. Тэгэхээр бүх зүг рүү явж байгаа хүнээс хаашаага явж байгаа юм чи асуух юм бол шокын асуулт болж байгаа. Юу явж байгаа. Энэ зүг зам уу буруу зам уу таашаа явж байгаа. Мэдхгүй аа. Тэгвэл яг зүг зам. Мэдхгүй хүнд бүх зам зүг санагддаг тийм. Төөрсөн хүнд ер нь яваагүй зам зүг санагдаад идэг гэж байгаа шүү. Тэр вижн тодорхойлсон, алсыг харсан бодлого гэдэг маань энэ үгсгэл байх хэрэгтэй. Бусдын хувийн сектор хийх ёстой. Төр хийж чадахгүй байгаа газар хувийн сектор оролцоод хийх ёстой. Тэр PPP гэдэг хууль байгаа, Private Public Partnership. Тэрний хууль Монголд гарцсан. Гэтэ тэрийг нөгөө засгийн газрын гаранти хэрэгтэй ш баталгаа. Энэ гарын үсэг зурсан хүмүүс нь зурсан гэрээнд нэг жилийн баталгаа өгөхгүй байгаа хүмүүс юу хүний хөрөнгийг зам руу оруулж буцаагаад өгжил харагдаж шин. Тэгэхээр хинээр удирдах энэ харж байгаа хүмүүс нь өөрсдөө бас жоохон тодорхой критерийг шалгуураар дамжиж энийг очихгүй бол энэ улс төрийн хүнийг удирдах тодорхой боловсролн байдлыг чадвар зам төлөв ийм шаардлага хэрэгтэй шүү дээ. Энийг тавихгүй бол одоо хин мэддэхгүй хүмүүс хинч таниагүй хүмүүс гарч ирээд бидний хувь заяаг шийдээд хамгийн гол нь хаашаа ч явахгүй байгаад энэ нь ноцтой асуудал. За юуны өмнө сонирхолтой хэлтгэл тавьсан танд баярлалаа. Тэгэхээр би хоёр асуулт асуух гэсэн. Нэгдүгээрт нь ер нь бол манай улс ер нь одоо яг шилжилтийг ер нь бүрэн дуусгасан гэж үзэж байна уу та? Хоёрдугаар асуулт ингээд сэдвийн хүрээнд хөрөнгө оруулалт за цаашлаа ингээд нийтийн эзэмшлийг бол ингээд авшаад байна гэж та хэллээ. Тэгэхээр ер нь асуудлын одоо шийдэл нь ер нь миний одоо ойлгож байгаагаар өмчлөх хэрэг гэдэг юм бол өөрөө ер нь бол бүрхэг байгаа юм болов уу гэж бодоод байна. Тэгэхээр нөгөө талаараа өмчл дундын байх эсвэл тэр хүнд хамааралгүй байх нь өөрөө хулгай их боломжийг олгодог юм байна л. Тэгэхээр би бол өөрөө ингээд өмчлөх хэрэг чухал гэж яриад байдаг. Тэгэхээр зүгээр нэг жирийн хажууд байгаа одоо миний утсыг хулгайлчхаас хамгаалах гэдэг юм уу гэж ойлгоод байсан. Үнэндээ бол өмчлөх хэргийг хамгаална гэдэг бол төрөөр дамжсан хулгайг хамгаалах гэсэн санаал явагддаг юм байна гэж ойлгосон. Тэгэхээр ингээд хамаг болж өгөхгүй байгаа юмны суур нь бол ер нь өмч дундын байгаад хайхрахгүй байх болохоор хүн бол хинч тэн дээр анхаарал тавьдгүй юм болов уу гэж бодоод байна. Тэгэхээр та энэ дээр юу гэж бодож байна? За чухал асуулт. Тэгэхээр бид нар чинь 92 оноос хойш зах зээлийн эдийн засагтай ардчилсан нийгэм рүү шилжиж эхэллээ. За одоо мөн хэлдэг. Уг нь чиглэн зүг байна. Энэ доторч мөн их бодлоо да цааш наашаа. Тэгээ энэ бодлосны суур асуудал нь тэр хоёр дахь асуудал байна. Өмчийн асуудал. Тэгэхээр энэ хоёрыг тэр хоёр дахь асуудал чинь шийдэгдээгүй учраас эхний асуудал дуусаагүй байгаа байхгүй. Тэгэхээр би түрүү ярьлаа шүү дээ. Энэ
Энийг дуусгаагүй гол саад болж байгаа хүмүүс чинь төр засаг өөрөө байна л гэж би хэлж. Тэн дээр хинч гарсан гэсэн. Одоо энэ ардчилсан намын хүмүүс гарлаа. Араа ийм зүүнний илүү ийм эдийн засгийн чөлөө зах зээлийн хүчний хүмүүс гэж ойлгож байсан. Өшөөний асуудал Монголын улс төрийн намууд зарчмын ялгаагүй байна. Зарчмын удирдагчд байхгүй гадна жинхэнэ мандалагч нар байхгүйгаас гадна зарчмын ялгаагүй байна. Тийм учраас одоо нэг ялгаа гаргаж байгаа юм нь болохоор одоо нэг юм гимт хэргийн хийж гэнэ үгүй юу гэдгээр баахан гэж ярьж. Тэр бол улс төрийн зүгээр тийм байж болох хоёр өөр үнцгүй. Суур зарчим. Хувийн секторыг дэмжих юм уу? Эсвэл том төр байх юм уу гэдгээр дэлхийн бүх нам ялгагддаг. Баруун талдаа юу, зүүн талдаа. Манайх аль нь ч бишээс гадна дандаа байраа сольж идэг. Хинж хизээж хаашаач хуурч байна. Цаг үрээсээ. Урт хугацаагаар бодохгүй байгаа улс төрийн нам гэдэг чинь их ноцтой институт байхгүй. Төрийн эрхийг авдаг ганцхан институт шин. Бүх ардчилсан систем дотор. Энэ ялгаа байхгүй учраас ингэ. Ер нь бол төр вэ шүү дээ тийм. Яах гэж төр байгаа вэ? Гурван юм л хамгаалах гэсэн. Хувь хүний аюулгүй байдлыг, эрх чөлөө, хөрөнгийг ийм гурван юм хамгаалахын төлөө үүрэгтэй байх. Энэ гурван үүргийг биелүүлэх хэмжээндээ төр эдийн засаг руу оролцоно гэж үзвэл тэр нь ил тод байх шин. Тэгэхээр энэний ихэр property хамгаална гэж ярьж шүү, хөрөнгийг хамгаална. Юуг алдаж байж олж авснаар нь амжилтаа хэмж. Улаанбаатар хотын асуудлын нэгдүгээрх нь бол гэр хорооллыг орон сууцчлуулах. Гэхдээ орон сууцчлуулахдаа хүмүүст очиод дэг бүтц тавьж өгөх биш. Гэр хорооллыг орон сууцчлуулахын тулд гэр хороололд байгаа хүмүүсийн газрыг хөрөнгө гэж бүртгээд бүртгсэн хөрөнгөөр нь хамтруулаад тэр хүмүүстэй цуг тэр бизнесийг хийгээд тэр газрыг ашиглахын тэр хүмүүст тодорхой хувьцаагаар өгөх. Энэ харьцаанд оролцохгүй энэ ажил явахгүй. Энийг одоо би хотын даргад хэлмээр байна. Энэ дэд бүтц энэ хүмүүс одоо ингээл явахгүй. Яг байр болгон хашаа болгон өөрийнхөө үнийг дуртай үнэ хэлээд өдөр өнгөрсөн үнэ нэмэгдээл яваад. Инээс болох ганц арга би газраа байраар солих 6 алхам гэж 2007 оноос гэж ярьж байгаа. 6 алхам гэж бичсэн миний програм байна. Гэр хорооллынхонтой уулз. Гэр хорооллын асуудлыг шийдэх ганцхан арга гэр хорооллынхонтой цуг шийдэх. Тэрнээс газрыг аваад өөр байранд оруулаад тэрүүн шиг үлгэр байх болохгүй. Тэр хүмүүсийг өнөөдөр мөнгөөр үнэлэх аргагүй бас. Тийм мөнгөч байхгүй бид нар нөгөө хүмүүс ч гэсэн өнөөдрийн үнэлгээр хэдийг өглөөч гэсэн хожигд. Энэ хамгийн Улаанбаатарын чухал асуудал. Баян хошууны хаанч байсан нэг гудамжийг аваад за 20 айлтай гудамж гэж бодъё тийм үү. Дараагийнх нь ахаад нэг ингээ 20 метрийн дараа ахаад 20 айлтай гудамж байгаа гэж бодъё тийм үү. Дараагийнх нь ингээ ийм 3 гудамж 60 айл чинь нийлээ. Нөгөө айл болгон ч гэхдээ тэр нэг айл тэр хэдээр тэр хашааны дотор байгаа бүх хүмүүс нь хуваагаа бүртгэх хамаагүй хуваагаа бүртгэх нь хідүүлээ байдгийг. Ихэнх айлууч нөгөө хот өссөн болоод 3 айлтай байгаа хашаанда. Тэгээ хамаатан садны хот бүртгэсэн бүртгэхтэйгөө. Тэр айл хашаан дотор байгаа тэр субъект нийлж байгаа л одоо байгаа газраар нь хөрөнгийн тэр та нарын юм байна гэж бүртгэж аваад тэгэл дараа нь бүгдээр ингэ нийлүүлээд за энд байгаа 60 айл дунджаар хэдий 300 хүн нэг хөрөнгөний боллоо. Энэ хөрөнгөн дээр юм байна. Энэ хөрөнгөнд барих хөрөнгө оруулалтыг хотоос хийнэ. Энэ хөрөнгө оруулалтын хэмжээ ийм болно үнцэн. Тэгэхээр одоо ингээд хоёр тал жинхэнэ хөрөнгө нийлүүлэх гэдэг шүү дээ. Бодтой хөрөнгө. За энэ хөрөнгө нийлүүлээд тийм хэмжээний орлоо нэг талдаа. За одоо энэ хөрөнгөөр бид нар ийм барина. Энэ хөрөнгөөр нийлээд ийм барихтаа одоо 300 биш 600 хүнийг 900 хүнийг ажилд оруулах. 60 айл биш. Тийм том газар дээр биш. 600 айл ашиглана. Орсон хөрөнгө 10 дахин өсөж байгаа. За тэгээд тэр нөгөө тэр чинь хороолж тэр чинь өөрсдийн кооператив байгуулчихж байгаа. 60 айл нийлээ. Өөрсдийн хоршоолоо. Тэгээ хоршоолол нөгөө боордынхаа хурал дээр сууж байгаа шүү. Тэгээд өгч. За тэгээ энэ хоёр хөрөнгө нийлүүлээд нэг том хөрөнгө болгосон.
Тэр хөрөнгийг бид нар өөрсдөө нэгдүгээр нөхцөл хүн болгон өөрийнхөө байр аваа нөгөө хичнээн газар өгснөөр. А хэрвээ тэр хүн 20 айдны илэгтээ манайх хамгийн захын хашаа ишээ би үүдэндээ дэлгүүртэй байсан бол би тэр байшин барихаар би нэгдүгээр давхрыг авах хэрэгтэй болж байгаа төрүүлж. Гэх мэт танайх юм хөрөнгөтэй байсан танай хашин доошо тийм юм хийдсэн байгаа бүгдээрээ та зөвшөөрч чинь хийдсэн яах вэ? Тэр танайх биш гэсэн энд үнцэн гэдгийг ойлгох юм мөнгө хийсэн чинь мөнгөөр мөнгө хийгээгөө тийм юм баригдахгүй шүү дээ. Энийг тэгэж үнэлье. Тийм коэффициентээр үнэлье. Ингээд энийг нийлүүлж аваад нөө 60 айл чинь 600 айлд байраа зараад нөгөөдөөс нь сая ярьсан критеригээр хүн болгоныг байртай сууцтай хөрөнгөтэй болно да. Үндснийг нь бид нар зарнаа. Зарсан хувиа бид нар төдөн хувийн ингэж энэ байшин энэ хороол авч явах зориулъя. Төдөн хувийг хувааж авъя. Орсон мөнгө гих зөвхөн ийм аргаар Улаанбаатарыг хотчуулнаа. Өнгөрсөн үед хүнийг тэргуунд тавьдаг байсан бол ирээдүйд системийг тэргуунд тавина. Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн нэг төлөхөд цаад уул уурхайн салбар юм болоо гэж бодож байгаа. Түүнээсээ гадна бас утаагүй үйлдвэрлэл буюу аялал жуулчлалын салбар бас энд орхолоо гэж бодож байна. Би болохоор өөрөө энэ секторт ажилладаг хүн л дээ. Тэгээд ер нь гадаадын жуулчдаас бид нар өнөөдөр валютыг татаж Монголд оруулж ирж байна. Нэгсэн дээр тэр нь маш том эдийн засгийн өсөлтөнд хөшөөрөг болж байна. Гэхдээ орж ирж байгаа жуулчид маань яг өөрсдийнхөө орныхоо хөрөнгө оруулалттай газраар үйлчлүүлээд яг тэр компанийнхаа яг өөрсдийнхөө орныхоо эргээд тэр мөнгийг нөгөө орн руу буцааж явуулаад байгаа байхгүй юу. Биднэрт мөнгө орж ирэх биш буцаад нөгөө орн руу гараа авчиж байгаамаа. Тэгээ таны байр суурийг бас сонсомоор байна. Яг сайн таны ярьж хамгийн гол асуудал бол Японууд дээр гардаг. Сидней хотод таксид надад яг энийг хэлж таксид яваад чи Япон ус биш. Би Японуудын чамаа Япон гэж бодсон. Энэ Японууд тэр Японоос манай ирчээд Япононд хоол идэж байгаа яваад ямар ч. Айгуу үнэтэй хоол тэр ер нь өнгөтэндээ Японтой холбоотой юм хийгээд. Тэгэхээр энэ том жижиг орнд байдаг юм байна л да. Тэгээд яг өргөнөөр харах юм бол ер нь нэгдүгээр манай үйлчлэгээ Японоос илүү байх сонь юм. Вау. Чи Монголын тэр хоолыг хийж үзсэн. Вау, идэхгүй яасыг. Тийм домог болохоор хэмэдэг. Ер нь энэ үйлчлэгээ шин домог баг. Легенд. Нөгөө цэнхэр стратеги гэж байна. Та нар үйсэн багтаа Blue Strategy гэдэг ном гарсан. Сингапурын Harvard байдаг профессор бичсэн байгаа. Хоёр Harvard-ийн профессор хад нийлээ. Тэгэхээр цэнхэр гэдэг маань улаан стратегиуд ингээд байгаа юмыг хуваалцаал нөгөө өөрчлөлтөшөөс авч байлгахыг хэлж шít. Цэнхэр стратегиуд хинч байхгүй том юм бий болгож байгаа. Тэгэхээр team том юм Монголд юу вэ гэхээр миний бодлоор аялал жуулчлал. Гольф, өвлийн цан хоёр. Солонгосууд 2 жилийн өмнө гадагшаа гараад $7 миллиард гольф тоглосон. Манай эдийн засаг шиг мөнгөөр гольф тоглосон. Why? Энэ гольф өөрөө дуртай болоод сонирхоод weekly айхтар их үнэтэй хачин спорт гэж боддог ус тийм шимтэн биш л дээ. Гэхдээ хүмүүс одоо тоглох сонир спорт байхгүй. Нэг тойрог 18 нөх явахын тулд 4 цаг явж байгаа. Тэгэл тэр чиг сондог руу зогчоод очоод хойноос нэг зогсороо нөгөөх нэг хамгийн бага зогс нь хожоод яваад байгаа ш. Тэгээ энэ бүхэн чинь Солонгост нэг гольфын тал байдаг Солонгос амар үнэтэй. Наазах нь 200 хэдэн. Тэр сошиал болоо шиг үнэтэй зөвхөн тэр тоглолт. Тэгээд тийм 4 хүн гараад 10 минутын дараа ахаад 4 хүн гараад 10 минутын дараа ахаад 4 хүн гараад тэгээд Солонгост нөгөө тоглох цаа байхгүй. Тэгээд хэдэн хүн нэг талбай дээр явж байна. Тийм талбай хэд байна. Тэгээ зүүн өмнөд Аз хамгийн тамтай 5 сарын дундаас 9 сарын дунд хүртэл тоглох арга байхгүй. Халуун юм. Монгол бол paradise тэр хүмүүс. Манай аймаг болгон paradise. Миний бод хэрвээ ирэх мэдлэлтэй байсан бол ганцхан юм тгүүл өргүүлээ. Ердөөсөө Сөүл мөрөнгөл бол. Мөрөнгийн хүмсгэлийнхаа гойтой малгад хичээн гольфын талбай байгуулад мөрөнгийн урдлын уулан дээр уулын цанд байгуулад доотлон зөндөө саунтай ингээ яг Японд нь байгаа юм шиг юм хийж өгöd. Хичнээн хүнийг ажилд бол. Good news. Орлогонд майнингаас тутахгүй. Газраасаа юу ч аваагүй. Хичнээн хүмүүс ажилд оруулсан. Хүн болгоно 3 хэлээр ярьдаг болчих. Нэ манайх шиг хурдан хэлэх сурдаг хүүхдүүд.
хөдөөний жоохон хурц аттай хурдан сурж байна. Тэднэрт зүгээр зааж өгнө. Тэгэхээр тэр хөвсгөлд асар их бүтээгдэхүүн байна. Alright. Баярлалаа. За оюутнуудад маань ирж сонирхолтой ярилцлага хийж өгсөн танд талархаж байгаагаа илэрхийлье. За нэвтрүүлэг маань өгөр өндөрлөж байна. Бидэнтэй хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа. Баяртай. Фаунд диgital.